Засгийн газрын 2019 оны 204-р тогтоолоор ажил мэргэжлийн өдөр буюу барилгачдын өдрийг 9 сарын эхний бүтэн сайдаар тэмдэглэхээр ингээд тогтоосон байгаа. Сайд нарын зөвлөлийн 1956 оны 545 дугаар тогтоолоор анх барилгачдын өдрийг тэмдэглэж явахаар тогтоосон юм байна. За ер нь бол бид нэр барилгын салбарын орчин үеийн барилгын салбарыг үүсч өгсөн ойг 1926 оноос эхэлж тоолж явж байгаа. 2026 онд бид бас 100 жилийн ойг тэмдэглэх байх. Үүнтэй холбогдуулаад бас цувралаар та бүхний дурсамжийг авъя гэж бодож энэ ярилцлагыг эхлүүлж байна. За та тухайн Зүйл толгойд улсын Москва хотын архитектурны сургууль төгсөж ирээд Улсын барилгын зургийн төв институт архитектороор ажилд орж ирсэн байна. Тэгэхээр Улсын барилгын зургийн төв институтэд тухайн үед бол бүх социалист орны архитектурыг төгссөн архитектород ажиллаж байсан. Болгарт одоо нөгөө Бата, Шүтбата, за Өрмөнд нь Унгарт манай институтын захирал байсан Бата, Германд Дамдын сүрэн, Польшид одоо Сусурга, Болгарт тэгэл Югославд хүртэл ингээд бүх социалист орнд архитектур бэлдсэн юм байна. За ингээд та ер нь бол зургийн институтэд ажиллаж байхдаа архитектурын төлөвлөлтийн ямар зургийг одоо хол чийжээ. За 69 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор томилогдсон. За тэр үед бол барилгын салбарыг сайд нарын зөвлөлийн нэгдүгээр урлагчдаар майдаргуу хариуцж ирсэн юм лээ. Тэгээд 71 онд одоо сүүлд нь сайд нарын зөвлөлийн урлагчдаар болж барилгын салбарыг хариуцж ирсэн Лувсан гомбо хотын даргаар ажиллаж ирсэн. Тэгээд Лувсан гомбо 70 онд томилогдсон, та 69 онд томилогдсон. Энэ нь бол ардын хувьсгалын 50 жилийн бэлтгэл арга хэмжээний хувьд мэргэжлийн хүмүүсээр хотын удирдлагыг бэхжүүлсэн болов уу гэж би боддгийг. Тэгээд та бас энэ талаар одоо Улаанбаатар хотод барилга барихын тулд эхлээд төлөвлөдөг хотын ерөнхий төлөвлөгөөгөө бид нар батлуулсан. Дараа нь одоо тухайн барилга боломжийн зураг төслийг та одоо ингэж зөвшөөрдөг байсан ийм чухал ажлыг хариуцдаг байсан хүний үед одоо зургийн институт ажилласнаас эхлээд тэгээд Улаанбаатар хотын ерөнхий архитектор ажиллаж явах хугацааны барилгын салбарын холбогдлолтой гол чухал үйл явдлуудын одоо томоохон барилга боломжийн талаар дурсаж ярьж өгөхгүй юу? За ерөнхийдөө таны асуусан асуултуудыг би хариулна. Гэхдээ би бол Улаанбаатар хотын уугуул иргэн. Улаанбаатар хотын одоо хөгжлийн одоо явц хөгжиж ирсэн түүхэн уламжлал хотын барилга байгууламжийн одоо баригдаж байсан үе шатыг өөрөө харвагаас эхлэн үдэрээ харж байсан учраас энэ Улаанбаатар хотын талаар нэлээд мэдлэг сайтай хүн гэж өөрийгөө бодоод байгаа юм. Ерөнхийдөө би эхээс төрөөд Улаанбаатар хотын газар шараан 31765 хоног амьдарч байгаа юм байна л. Энэ дасрал би бас их л олон юм харж үзэж хотын одоо өөрчлөлт, шинжилэн байгуулалт, хотын удирдлага, улсын одоо төрийн одоо том удирдлагуудын ямар ажил зохион байгуулсан, ямар хэмжээнд хотынхоо төлөө анхаарал тавьж ирсэн, хотын бүтээн байгуулалт, хотын барилгын талаар ихээхэн сургуу хөдөлмөрж байсныг би бас сайн мэднэ л дээ. Тийм учраас өгөхтэй зэрэг Улаанбаатар хотын одоо хөгжлийг 1944 онд Америкийн одоо өндөр албан тушаалтан дайрч нэг хонож явахдаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот гэдэг бол ганц удамжтай эсхий хот юм а гэж дүгнэж явсан байдаг. Тэр цагаас хойш манай төрийн одоо удирдлага, төрийн дэд байгууллагууд анхаарал тавьж Улаанбаатар хотын хөгжлийн талаар нэлээд анхаарч хэлсэн юм шиг байна. Ялангуяа 1945-6 оноос энэ бид нар чинь одоо тайны дараах жил гэж яриад байж та тийм ээ. Энэ үеэс Улаанбаатар хотын эрчимтэй барилгачдын асуудал эхэлсэн. Гол үндсэн хэлсэн шалтгаан юу гэхээр зэрэг Улаанбаатар хотын барилга байгууламжтэй дээр Японы одоо
олгогдсон цэргүүд ажиллаж хотын одоо төв хөшийн олон барилга байгууламжуудыг Японы архитекторууд, инженерүүд, бас цэргийн одоо албан тушаал албанууд Японы одоо цэрэг барилгачтай хамт бүтээн байгуулсан ийм түүхтэй юм шүү. Тийм учраас энийг бас иргэн санахгүй болохгүй байгаа. Энэ үед бол би 8-9 настай байсан. Шилхэмлүүд манай Улаанбаатарын төв талбайг тойрсон олон барилгууд байна. Ялангуяа одоо энэ Дүүрбүжийн улсын театр, Элдвэчэр кино театр, Алтай зочд буудлын одоогийн нийслэлийн засаг даргын хамгийн газар гэх мэт ийм одоо барилга байгууламжуудыг Япончуудын олзогдсон цэргийн хүчээр барьж байгуулсан ийм түүхтэй юм. Гэхдээ тэдний одоо сахилга бат өндөр. Би одоо бага багаснаа санаж байна. Өглөө эрт баргал өөрөөр шахуу ажилдаа ирж бүтээн байгуулалтын ажлыг баг харанхуй бүрэнхий болтол хийдэг байсан. Энэ бүтээн байгуулалтын үр дүнд бас Улаанбаатар хотын төвийн хэсэг барилгацсан гэж хэлж болно. Ялангуяа одоо засгийн газрын хуулийн ногоон байгууламж цэцэрлэг төр эдийн хуулийн 72 айлын сууц байна. Энийг бол барьж байсан бүр сайн мэднэ. Ягаад гэвэл манай их тэр барилгын хажууд байсан байхгүй юу. Тийм учраас Улаанбаатар хотын төвийн барилгачлалт бол эдгээр одоо барилгачдын хүчээр барилгаж эхэлсэн юм аа. Тэрнээс хойш Улаанбаатар хотын одоо барилгачдын ажил эрчимтэй явагдаж, ялангуяа 1954 онд Улаанбаатар хотын анхны ерөнхийлөгөө боловсрооны дараа бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ бүтээн байгуулалтын ажлыг бол манай Монголын барилгачид, Монголын одоо барилгын байгууллагуудын хүчээр барьж байгуулсан ийм түүхтэй. Мөн түүнээс гадна 1954 оны үед санагдаж байна. Хятадын одоо 10-аад мянган залуу барилгачид ирж Монголын одоо нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан юм түүхтэй. Ялангуяа энэ барилгачдын оролцоотойгоор манай одоо үндэсний барилгын байгууллагуудын одоо хүчээр энэ Улаанбаатар хотын анх дугаар ерөнхийлөгөө хэрэгжүүлэх ажил бас нэлээд одоо эрчимтэй явагдсан. Ялангуяа 1-р 40,000 байна, 2-р 40,000 байна, 50,000-ийн одоо иж бүрэн хороол байна. Мөн баг тойргийн дагуух одоо 3-4 давхар орон сууцны барилга байгууламж байна. Гэх мэтлэнгээр энэ одоо бүтээн байгуулалтын ажил бол эрчимтэй хөгжиж эхэлсэн цаг үе нь бол 1954 оны ерөнхийлөгөө хэрэгжүүлэх ийм цаг үетэй тохиож байгаа юм. Энэ үед бол юу гэх зэрэг мөн одоо Улаанбаатар хотод хөдөө орон нутгийн шижин эрхчдийн тоо нэмэгдсэн. Мөн ихтэй сургуулиуд Улаанбаатар хотод баригдаж эхэлсэн. Улаанбаатар хотод орон нутгаас авиаслаг тийм одоо залуучууд, соёл урлагийн зөвтөлтнүүд, зохиолчид мөн иж суурьших болсон. Тийм учраас хүүхдээ зэрэг Улаанбаатар хотын хүн амын өөрчлөлт нэлээд одоо ахилцтай болж хуучин хүрээний байдлаас гарч орчин үеийн одоо хотын төвшөнд очсон. Ялангуяа орчин үеийн хотын төвшөнд бол барилга байгууламжаас гадна хүн амын бүтцийг чухал байдаг. Хүн амын бүтцээрээ бол тухайн одоо хотын хөгжил тодорхойлдог байхгүй. Тийм учраас энэ хөгжлийн модлын асуудал, энэ одоо хотын бүтээн байгуулалтын асуудал бүгд одоо хүн амынхаа бүтцээс тэдний одоо ажил хэрэгж одоо байдал ухаалаг одоо үйл ажиллагаа явуулдаас хамаардаг л да. Тийм учраас өнөөдрийн Улаанбаатарын нүүр царай бол энэ барилгын байгууллагуудын хүчин чадал, мөн барилгын байгууллагын шинжлэх ухааны одоо салбарын хүмүүсийн одоо оролцоо, барилгын зураг зураг зохиогчдын одоо хүчээр Улаанбаатар хотыг ерөнхийлөгөө боловсруулагдаж, мөн одоо бүтээн байгуулалтын ажил өргөж, өнөөдөр Улаанбаатар хот сая 700 гаруй мянган хүнтэй дэлхийн одоо нэлээд одоо хөгжингүй хүн ам төвлөрсөн том хотын тоонд орсон явдал Монголын барилгачдын одоо ихээхэн бүтээн байгуулалтын үе юм а гэж би бодож байна. Тэрнээс гадна Монголын хөгжил бүтээн байгуулалтанд гадаадын орнуудын тусламж, за ялангуяа зөвлөлт холбоот улсын тусламж байж байна. Тэдний одоо хөрөнгөөр барьж байгуулсан орон сууцны барилгууд, соёл үйлчлэгийн барилга байгууламжууд байж байна. Мөн одоо 1968 онд Югославийн төрийн тэргүүн Тито Монголд ажиллаад Улаанбаатар хотод барих барилгуудад зориулж 9 одоо сая долларын тусламж үзүүлэхээр
явсан байгаа. Энэ бол юу гэхээр зэрэг Улаанбаатар зочд буудлын гээд өнөөдөр Сүндэрлэн одоо байгаа хотын нэг чиг болсон ийм уудыг барьж байгуулсан. Түүнээс гадна Румыны төрийн тэргүүн Шовшеску Монголд ирээд 3 сая клирингэн рублийн одоо удаан хугацааны зээл олох ийм асуудал шийдэгдсэн. Энэний одоо төвшингээр бол Улаанбаатар хотын циркийн барилга баригдсан. Циркийн барилга бол тухайн үед баригдсныхаа дараа бол дэлхийн 10 циркийн одоо нэг байсан. Ялангуяа энэ барилга баригдах үед барилга баригдсны дараа Монголын циркийн урлаг бол дээш хатантай хөрч байсан ийм үе. Энд циркийн барилга барихад эдгээр одоо төрөчийн зээл усамжаар баригдсан барилгууд бол Монголын барилгачид оролцож чуулж хад өөргүүдийг бол гүйцэтгэж байсан. Тийм учраас Монголын одоо барилгачдын өнгөрсөн хугацаанд ихээхэн бүтээн байгуулалтын жилүүд байсан юм а гэж хэлж болно. Ялангуяа 1965 онд их барилгын асуудлыг Монголын төрийн засгийн хэмжээнд авч шилжсээд Монголын одоо мэрэгжлийн одоо барилгын байгууллагууд Монголын барилгачдын одоо аж амьдралын одоо чанарыг одоо дээшлүүлэх тэдэнд зориулсан орон сууцны барилга байгууламж, соёл үйлчилгээний барилга байгууламж барихлаар ихээхэн том арга хэмжээнүүд авсан. Хотын одоо барилга байгууламжууд тэдний удирдлагын одоо мэдлэг чадварыг дээшлүүлэх. Тэрнээс гадна аймаг орон нутагт аймгийн төв хотуудад барилгын материалын үйлдвэр барьж байгуулах, барилгачдын одоо трест конторуудыг барьж байгуулах эрчимтэй хөгжлийн бодлого явагдаж эхэлсэн. Эдгээр ажиллагааны үр дүнд бол өнөөдөр Улаанбаатар хот, мөн аймгийн төв хотууд мөн одоо тодорхой төвшөнд хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж байгаа ийм одоо явдлаа. Харин харамсалтай нь Монгол улс өнөөдөр 330 сум ганц Улаанбаатар хоттой 18 аймгийн төв дархан эрдэнэт чойргоод томхон одоо аж үйлдвэрийн төв хотууд баригдаж байсан маань өнөөдөр зогсон байлд орж тэдгээр хотууд маань сумын төвийн төвшөнд очсон ийм одоо асуудал гарчиж байгаа. Энээс болоод Монгол хот байгуулалтын шинжилгээ ухаан, хот байгуулалтын барилгажилт, хотын одоо хүн амын тогтвортой суурьших асуудал бас хөндөгдөж Улаанбаатар руу шилжин ирсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгцээр өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 720 мянган хүнтэй боллоо гэж хөгжиж байгаамаа. За эдгээр өнгөрсөн хугацаанд одоо барилгын байгууллагын хөгжлийн одоо жилүүтэй уялдан барилгын зургийн байгууллага бас ихээхэн хөгжиж байсан. Ялангуяа 1950-аад оны эцэс барилгын зургийн институт байгуулагдаж тэнд зөвлөлтийн Болгарын, Румыны, Чехийн олон орон одоо инженер архитектурууд ажиллаж Монгол улсын одоо хот байгуулалт тийм одоо орон зайн төлөвлөлт, барилга байгууламжийн архитектур орон зайн төлөвлөлт нэлийн одоо шинжилгээ ухааны чанартай зургийн одоо өндөр түвшинд хүргэх ийм асуудал шийдэж байсан ийм төвхтэй юм аа.